Тийм учраас энийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад хяналтыг үргэлжлэхдээ болох хэрэгтэй юм байна. Монгол улс гарахгүй орохгүй байх хэрэгтэй зүйлдээ бүрэн хяналт тавих чадвартай байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр хүнсний аюулгүй байдал, энэ тариаг л хүнийхээ аюулгүй байдалтай холбоотой олон зүйлүүдийг хил дээр биднээс шалгаж чаддаг байх хэрэгтэй. Орж ирснийхэн дараа ам барих биш. Асуудлыг тэндээ шийдэх чадвартай байх хэрэгтэй учраас бид хяналт шалгалт хийж байгаа байгууллагуудынхаа уялдаа холбоог тэнд ажиллах нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэг талаас ихнийх нь харсан. За одоогоор хөлийн бомтод хөлийн цэрэг тагнуул цагдаа мэрэгжлийн хяналт гайл гээд олон байгууллага тус тусдаа ажилладаг. Тухайн байгууллагуудыг нэгдсэн бодлоготой нэгдсэн удирдлагатай болох үүднээс хөлийн бомтын нэгдсэн захиргаа байгуулъя гэсэн саналыг засгийн газар гаргаж тухайн хуулийн төсөлд холбогдох заалтыг тусгасан байна. Гэхдээ гадаад харилцаа аюулгүй байдлын чиглэл чинээр байгуулах хөлийн бомтын захиргаа ямар чиг үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэдгийг гишүүн Батчимэг сануулж байна. Хөлийн бомтын нэгдсэн захиргааны нэг гол чиг үүрэг бол хөлийн бомтод ажилладаг мэрэгжлийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг хангах уялдуулахад чиглэх шаардлагатай гэж гишүүн Инквалд үзэж байна. Бомтын захиргааны гол үүрэг бол ерөөсөө тэнд байгаа мэрэгжлийн байгууллагууд үйл ажиллагааыг хуулийн дагуу тэгээ хоорондоо уялдаа холбоотой нэгдсэн бодлогын хүрээнд явуулах нөхцөлийг хангах тухай асуудал байгаа. Түүнээс мэрэгжлийн байгууллагуудын ажилд нь хөндлөнгөөс оролцоод одоо тэрийн шалгалт тэрийг болж гэдэг юм уу? Ийм байдлаар авах болохгүй яагаад гэвэл тэр бүгдээрээ тусдаа хуулиар зохицуулагдсан үйл ажиллагаатай юм байгууллага. За хөлийн бомтын нэгдсэн захиргаа аль салбарын харьяалал аль сайдын мэдлэлд байх нь оновчтой вэ гэдэг дээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд байр суурийн зөрүүтэй байна. Засгийн газрын хувьд хөлийн бомтдох төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүрэгтэй ажилладаг учраас засгийн газрын хэрэглэх газар нэгдсэн удирдлагаар хангая. Засгийн газрын хэрэглэх газрын даргын мэдлэлд хөлийн бомтын нэгдсэн захиргааг оруулах нь зөв гэсэн саналыг гаргаад байгаа юм. Энэ хууль зүйн асуудал гэхээсээ илүү энэ бол Монгол улсын өнөөдөр нүүр царай аюулгүй байдал гэдэг асуудлууд яригддаг утгаараа нөгөө талаас шадар сай засгийн газар хоорондын хилцээрүүдийг ахлаа явж яадаг штэ. Тэр утгаараа ерөнхийдөө бол шадар сайдын мэдлэлд байх нь бол буруу шахуу гэж бодож байна. Энэ аж ахуйн байгууллага гэдгээсээ илүү энэ өөрөө хууль сахиулах чиг үүрэг нь илүү байгаа учраас засгийн газрын хэрэглэх газар гэдгээсээ илүү энэ нь өөрөө хууль зүйн яамны харьяаллаар байх нь зүйтэй байна гэсэн саналыг бас оруулж байна. За хөлийн бомтын зохицуулалт бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал тул хуулийн төслийн хилцүүлгийг хариуцлагатай хийх ёстой гэж Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд үзэж байна. Байнгын хорооны зүгээс тухайн хуулийн төслийг дахин боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулад байна. Он гарсаар нөөцийн мах бүрдүүлэх ажил орон даяар эрчимжиж эхэлдэг. Нэг ясандаа малчид хатуу ширээ өвөл болохоос өртөж малаа борлуулах нь ихсдэг байна. Тэгвэл Өсгөл аймагт нөөцийн мах бүрдүүлэх ажил ямар шатанда байгааг бид сурвалжлаа. За энэ жилийн үед зуд болохын тодорхой боллоо гэж мэрэгжилтнүүд сануулж байгаа. Манай орны нийт нутгаар засан бүрхүүлтэй байгаагаас мал бичгэд хүндрэл үүсэж байгааг мөн хэлж байгаа. Зуд болж малын хорогдол их гарах нь тодорхой басан тул малчид малаа маханд өгөх нь ихсэх учиртай. Харин Хөвсгөл аймагт За нөөцийн махны асуудлаар ММ агентлаг Хөвсгөл аймгаас мэдээлж байна. Хөвсгөл аймгийн хувьд нөөцийн мах бүрдүүлэлт ерөнхийдөө таар байгаа юм байна. За шалтгаан нь бол малчид махаа өгөх сонирхол бага гэдгийг тайлбарлаж байгаамаа. За энэ талаар тодруулъя. 11 сараас бэлдэж ирсэн одоогийн байдлаар 400 гаруй тонн мах бэлтчихэд байгаа л да. Тэгээ хүндрэлж явахдаа дуусаад манай малчид ч бас өөрсдөө оноо хэрэгтэй болсон юм байна. Боломжийн болсон. Би нэг нь хот руу ачиж очиж байна. Дөхөн одоогийн байдлаар бол яг намрын мах ерөнхийдөө бол бас багс тийшээ хандчаад за энийг одоо цагаан сард өгчиж үүн өсгөр гаргамч гэдэг юм тиймэрхүү байдлаар харсанаад байгаа. Одоогийн тэр өгөхгүй гол тиймэрхүү байдлаар харсанаад байгаа бол. За Хөвсгөл нь 3.5 сая малтай бөгөөд улсдаа малынхаа тоо толгоогоор тэргүүлдэг аймаг юм а. Энэ аймаг олон малтайн дээр үйлчлэлт хүнд байгаа аймагуудын тоонд орж байгаа. За гэтэл малчид малаа борлуулахгүй хав дарж байгаа бас нэгэн шалтгааныг ийхүү тайлбарлаж байна. Хөвсгөл аймаг руу Улаанбаатар сандсан олон жинжүүд ирж байгаа л да. Тэр хүрээнд бол ам дээр нь бол ялангуяа бодмол бол их бэлтгэж байна. Дээр нь бол яг энэ мах маркет бол бас ам дээр нь амар авч ядалж байгаа. Тэгээд одоо энэ жилийн засгийн газрын дэмжлэгээр бол энэ жил одоо эднээд ингэж махаар нөх юм асуудал бол ихч. Зодонд малаа үр ашиггүй алдахын оронд эртхэн малаа борлуулж маханд өгөхийг зөвлөж байгаамаа.
Нөөцөд ирж байгаа махны хувьд чанар муутай байгааг мөн онцолж байлаа. Голдуу турж ицсэн, өөхгүй, хатуурсан мах байна. За гисэн хэдий ч нөөцөд авч байгаа. Цагаан сарын дараагаас эхлээд нөөцийн мах руу хошуурж эхэлнэ. За тэр үед мах бахтай байвал захын худалдаачид махны үнийг хөөргөх аюултай гэдгийг онцолж байсан юм а. Шинд байдаг л да. Гудамжинд дасах суугаацтай халтарч унахад ээдтэй мөнгө зүйтэй. 23,200 орчим айл ил задгаа буюу гудамжиндаа асах байна. Эрүүл хот гэдэг стандартыг бий болгож хуульчлах ёстой. 60 орчим хувь чинь хот руу орж ирж суух гэж байна. Шилжиж ирэхгүй гэсэн юу болоод ер нь байдаггүй шүү дээ. Нэг сайхан шинэ дагуулхад байгуулнаа. Нэрээд мөнгө зэг гэдэг бас ирээдүйч гэдэг. Одоо олон улсад өрнөж байгаа сүүлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсуудад галт зэвсэг тавигдах хяналтын асуудлаар бүх нийтийн хилцүүлэг өрнөж байна. Сар гарахны өмнө аимшиг тэтгэлийн бууны суманд алга үрсийн алт зэвсэгчүүд хилцүүлэгт нэгдэж дахин ийм хэрэг гарахгүй байгаа сэргийлэн галт зэвсгийн хяналтыг дээд зэргээр чангатгах шаардлагатай гэж үзэж байгаа илэрхийллээ. Сар гарахны өмнө тус улсын Ньютаун хотод 26 хүнийг буудаж охироосон аимшигт хэрэг болсон. Алуурчны буу суманд оногдсон 26 хүний 20 тус улсын дунд сургуулийн сурагчид байсан юм а. Өнөөдөр хүртэл сургуулийн үйл ажиллагааг төр зогсоогоод байгаа бөгөөд тунгуудахгүй өөр байр нүүлгэн сургалтыг нэвтрүүлэхээр зэхэж байна. Даваа гарагт болсон хэвлэлийн баг хуралд амьдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож өөрсдийн гашуудлаа болцжээ. Мөн тэд гар гараа барилцаад нийгэмд үүссэн галт зэвсгийн хэрэгтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг нэгэн дугаар уриалжээ. Харин тус улсын ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд хэвлэлийн баг хурал зарлаж энэ 7 хоногоос эхлэн галт зэвсгийн хяналтыг өөрчлөн шинэ хэм хэмжүүр тогтоогоор зэхэж байгаагаа зарлалаа. Тодорхойлбол бүх төрлийн буу шийдэм тэдгээрийн сум болоод тэдэнд зориулсан ном тохимол сонин сэтгүүлч хүртэл хатуу чанга хяналт тогтоох юм байна. Шинээр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа эдгээр хяналтын арга заалтууд бүгд конгрессоор зөвшөөрөгдөн гэдэгт итгэлтэй биш байгаагаа илэрхийллээ. Гэхдээ Америк нэгдсэн улсын засгийн газар галт зэвсгээс хойч үеэ хамгаалахын тулд боломжтой бүхий л аргуудыг хэрэглэнэ гэдэгт итгэж байна гэжээ. Measures are expected to include stronger background checks for all gun purchases and a ban on assault weapons. Их Британд энэ өвлийн хамгийн анхны цас өнгөрсөн ямгарагт унжээ. Нутгийн хойноос өмнө зүг рүү нөөж байгаа цас их хэмжээгээр орж байгаа тул хүндрэл үүсч болзошгүй байгааг мэрэгчлэнүүд сэрэмжлүүлж байна. Тус улсын ус цагуурын хүрээлэнгээс шар өнгийн тохиолдол буюу иргэдийг бэлтгэлтэй байх сэрэмжлүүлэг өгчээ. Хэдийгээр цас унах магадлалтай гэсэн сэрэмжлүүлэг хүргэж байгаач иргэдийн хувьд ихэд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Одоо орж байгаа цас хайлчхаад байна л да. Миний хувьд дахиад яах нэмээд ороосоо гэж хүсэж байна. Лондончууд бидний хувьд цастай паркаар зугаалах их дуртай. Өнөөдрийн байдлаар их хэмжээгээр унаж байгаа цас хотын зам тээврийн хөдөлгөөнд ямар нэгэн бэрхшээл учруулаагүй. Цас ойрын хэдэн өдөртөө бүх нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм а. Toyota Motors компани энэ онд баггүй амжилт гаргаж дэлхийд томоохон тооцогддог General Motors гүйц төрүүлэх судалгаа гарчээ. Toyota Motors-ын хувьд 2007-оос 2009 онуудад дэлхийд хамгийн ихээр худалдаалагддаг эрэлт хэрэгцээтэй машин үйлдвэрлэгч байсан бөгөөд 2011 онд болсон цунамигийн гар цохирлоос үүдэн зах зээл дэх зайгаа алдаж эхлээд байсан юм а. Өөрөөр хэлбэл General Motors Volkswagen-ы дараа худалдаалтаараа дээд амжилт тогтоосон General Motors-оос давсан тоо гэдгийг судалгаанаар харж болохоор байна. General Motors даваа гарагт хийсэн мэдээлэлдээ 2012 онд тус компани 9.3 сая долларын борлуулалт хийсэн гэжээ. Германы Volkswagen-ы хувьд мөн адил буурс үзүүлэлт гарч 2012 онд 9 сая гаруй машин худалдаалжээ. Toyota officials forecast this year they'll sell over 9.9 million units worldwide. Чех улсад өчигдөр хийн хоол ашиглалтанд хүлээн авлаа. Энэхүү хоол нь Оросын улбаны улсын болон түүний холбоот улсуудын хийн импортод ашиглагдах юм а. 520 орчим сая долларын өртгөөр болсон энэхүү хийн хоолой бүхий систем нь ашигтайгаас гадна Чех улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгаа гэдгийг нээлттэй үеэр тус улсын ерөнхий сайд Петр Ничас онцлоо. 166 км урттай эдгээр хоолойнууд Nord Stream-ээр холбогдсон бөгөөд Балтийн тэнгисийг гатлаад Сибирээс Оросын улбаны улс руу байгалийн хийг зөөх юм байна. Харин Чех улсаас Герман, Франц улсуудад нийлүүлэгдэнэ. Европын улбаны эдгээр орнуудын хувьд Украин улстай байгалийн хийн нийлүүлэх тухайд 2009 оноос хойш үүсэт байгаа асуудлаас гарах арга замыг хайж ирсэн юм а. Одоо ус цагуурын орчныг хүрээлэнгээс ирүүлсэн цагаагаар мэдээг хүлээн авна.
Эх орондоо дэлхийд дахин дөрнөж байгаа сүүлийн мэдээлэлс танилцууллаа. 18 цаг хүртэл Дур баяртай.